За юу яцхан. За саяхан Love Death and Robots цувралын 4 дахь бүлэг гараад хэдүүлээ ревю хийсэн. За тэгвэл одоо өмнө нь гарч ирсэн бүр эхний бүлгээс аваад season 4-ийн бүх ангиудыг оруулаад нийт гарсан 40 гаруй анги байгаа. Тэгээ бүгдээринг нь хэдүүлээ tier list-н дээр оруулж үзье. Тэгээд сонсогчдод та хэд бас хуваалцаараа тэгээд яг 4 дахь бүлэг гарч байхад яг зориулаад үзүр хийсэн. Тэгээд яг эхний бүлгээс эхлүүлээ бүтэн үзнэ гэжсэн юм. Арай л амбицтай гуссан байлээ. Тэгээд цөөхийдээ ангиудыг бас тодорхой хэмжээний ангиудыг алгасаад зарим нэг ангиудаа зорж үзээд тэгээ season 4-ийг үзэх их гоё байсан. За одоо хэдүүлээ эхний season-аас ахуулаад анги болгоныг нь tier list хийгээд үзье. За хэдүүлээ нэг юм tier list бол бэлдсэн байж байна. Энд чинь анги болгоных нь нэр байж байгаа. Тэгээ хэдүүлээ нэрнүүдийг нь хараад яриад ингээд явчихна. Яг заавал нарийн дараалал бол байхгүй. Тэгээ энэчнээс шууд хараад яриад явчих гэж бодож байна. За Love Death and Robots цуврал бол анх Sony's Edge эпизодоор бол эхэлдэг. За Sony's Edge эпизодоор эхэлдэг нь надад бол их таалагддаг. Sony's Edge өөрөө яг юуг бол Love Death and Robots цувралыг одоо яг өөрөө ямар хуу одоо юутай байж болох вэ? Хийцтэй байж болох уу? Ямар уур амьсгалтай байж болох уу? Ямар cool байж болох уу? Ямар sexy байж болох уу? Ямар аимшиг юм байж болох уу те? Бүх төрлийн ойлголтыг нь ч юм уу мэдрэмжийг нь ер нь нэг юм превью гэдэг штэ тийм. Тийм ойлголтыг бол өгч чадсан айгу гоё хүчтэй тийм гоё эхлэл гэж бол боддог. Тийм учраас Sony Edge-ийг бол би A-list, A-tier гэж бол эхний ээжинд бол бодож гин эхний ээлжинд. Гэхдээ хэдүүлээ ярьж явах дундаа бас эцлээд ярина. За Three Robots бол айгу гоё. Three Robots-ийн хувьд бол юу яадаг? 2 дахь анги. Яг гарсан дараалал нь үзэхээр яг Sony Edge юм амар култэй ингээд зөв юм гаргаж штэ амар twist мисттэй тий. Тэнгүүт яг араас нь Three Robots үзэнгүүт ингээл хүн төрлөختөн сүрцэн амар юм post apocalyptic ертөнцид ингээл хүний гавл дээр амар робот гიშгээл эхэлдэг тий. Амар serious. Тэгснэ гинт амар илийн юм болоо авчдаг. Тэр нь айгу гоё. Тэгээд би бол бас A-list A level эпизод гэж бол бодож байна. Дээрээс нь дуу оруулалт тал дээрээ ер нь хамгийн сайн ангиудын нэг нь Three Robots гэж бас бодож байна. Ер нь бол айгүй харизматай 3 4 нь гурлаа айгүй тийм тусдаа өөрийн гэсэн юм онцгой содон айгүй тийм гоё санагддаг. За артистик талаасаа мэдээж гоё сонирхолтой ангиуд бол зөндөө. Ер нь Love Death and Robots-ыг дотор нь хэд хэдэн ангид хувааж болж байна л да. За уран сэтгэмжид буюу фэнтези талтай анги байж байна те. Илүү яг хоррор талтай анги байж байна. За тэр нь science fiction ч байж болно. Фэнтези буюу уран сэтгэмжид ч байж болно. Гэтэ ерөөдөө хоррор фокустай те. Фэнтези фокустай уран сэтгэмжид фокустай анги. Илүү юм том sci-fi шинжлэх ухааны зөгнөлт мэдээж байж байгаа. Одоо Beyond Aquila Rift бол маш том жишээ юм тийм ээ. Эсвэл илүү philosophical анги. За нөхцөл орчин байдал нь янз бүр артистик юм нь янз бүр. Гэхдээ яг гол фокус нь нилээн одоо юм philosophical ийм ангиуд байж байгаа. За comedic анги гэж бас мэдээж байгаа. Илүү одоо йогурт ч юм уу те. Ийм ангиуд бол байж байгаа. Яг тэгээ мэдээж сайн миний хэлсэн дурдсан юмуд бас хоорондоо нийс эпизодууд бол байж байгаа. Гэхдээ ерөнхийдөө саяных шиг хитэн хэсэгт хуваагдах юм болоо гэж бол бодож байна. За season 1 үргэлжлээд The Witness-аа ярьсан артистик гэж хэлэх гээд байгаа ангиудад нь бол Witness орж байгаа. Science fiction шинжлэх ухааны зөгнөлт цаг хугацааны луп те. Ийм одоо концепттэй анги байгаа. Гэхдээ хамгийн гоё юм нь бол хийцэн тийм ээ. Фернандо Альберто уучлаарай. Альберто Миелго гэж уран бүтээлч бол одоо юу яаж исэн Оскарын шагнал хүртэж гисэн ийм мундаг уран бүтээлч байж байгаа. Тэгээд мань хүн бол юуны Love Death and Robots цувралын ер нь хамгийн шилдэг гэж хэлж болохоор ангиудын хоёрыг нь найруулсан. За Witness бол энд нэлээд дээгүүр орно. За гэхдээ эхлээд хэдүүлээ ямар ч үсэн ийшээ оруулаад харъя. За би энэчнээс эпизодын дараалыг викигээс харж байгаа явж байгаа. За Suits гэдэг анги байгаа. За Suits маань хаа байна нэж. За Suits би бол underrated гэдэг нэг юм level нээсэн байгааз би энд бол Suits-ыг оруулах гэдэг. Suits ер нь тун давгүй. Season 4 их муу байсан шүү дээ, тий? Тэгээд Suits бол одоо жишээ нь season 4-т байсан бол season 4-ийн онцлог ангиудын нэг байж болохоор байсан. Зүгээр season 1 өөрөө маш олон ангитай 18 ангитай тэгээд маш олон төрлийн юм хийцтэй байсан. Тэгээд одоо Secret War ч юм уу одоо Witness, Sony's Edge одоо маш олон Zima Blue гэдэг те. Олон анхаарал татсан юм байсан учраас Good Hunting гэдэг. Тэр дунд бас дарагдчихсан маш сайн ангиуд бол зөндөө байсан. Тэдний нэгийг бол Suits гэж бол бодож байна. Suits бол гоё бас тэгээд төсгөл
хөгжүүлэлттэй тий. Анимашн нь гоё дүрийн одоо хөгжүүлэлт гэх юм уу да. Маш бага хугацаанд цөөхөн хэдэн дүрийг хоорондын нь харилцаа характерыг ингээд суурин тавьж байгаа тэр динамикийг хөгжүүлж байгаа нь бол бас гоё байсан. За дараагийн анги бол Soccer of Souls. За Soccer of Souls-ийн хувьд бол яг нөгөө нэг эрдэмтэн судлаач хүн бахан mercenary хөлсний цэргүүд гаруудыг хөлслөөд юу яатсан те туслахтайгаа хамт туслах хүүхдтэйгээ хамт ингээд юу яаж байгаа диплом аваад удааг байгаа туслахтайгаа хуучин ингээд юм гац бунхан хайж явж байгаа Дракулагс ирэж байгаа. Тэгээ энэ эпизод яг хамгийн төгсгөлийн сүүлийн мөчөө хүртэл их гоё байсан л да, надад их таалагдсан. Акшн нь гоё, айгүй юм харгистэй, өршөөлгүй байгаа юм байсан. Тэгээ Дракулагийн одоо юг стилийг айгүй гоё хийсэн байсан. Илүү нэг юм амтан талтай тэг хүн гэхээс илүү. Тэгээ ингээ руминээр ярьж марал мэдээж Трансильвания энтермж ингээл руминээр яриа л та. Тэр мөр гоё байсан л да. Зүгээр төгсгөл дээр нь юу наалдаг юм бэ гэхээр тэнцээ яг Дракула байсан гिचээд төгсгөл дээр нь баахан Дракуланууд байсан. Тэгээд чи яг адилхан болж тарж байгаа. Хэрвээ тэд нар зүгээр арай өөр жижиг вампирууд ч юм уу, жижиг мангаснууд ч юм уу байсан бол өөр. Гэхдээ жижиг гэдэг нь яг уу гарсан Дракулагаас арай жижигхэн байсан л да. Гэхдээ яг дизайн бүх юм яг адилхан байсан. Тэнгүүд жоох удахгүй санагдчихсан. Тэр нь амар юм одоо Дракула байх нь айгу гол point нүс юм бол төгсгөлд нь яг баахан адилхан гарууд гарч ирж байгаа. Тэд нар ядаж өөр байж болоогүй болов гэж бодсон. Тэрнээс өөр бол тун давгүй. Тэгээ ихний ээлжинд ямар ч байсан би дээр оруулчих гэж бодож байна. За дараагийн анги бол хамгийн сонирхолтой фан эхний ер нь том фан анги байсан. Тэгээ одоо ингээ гарцсан байгаа яг 3 robots байгаа ч гэсэн тэрнээс илүү одоо хэтрүүлэхтэй тийм гоё ангисэн. Тэр бол when the yogurt took over. Тэгээ yogurt түрүү ярьжсэн нөгөө олон төрөлд хувааж болж байна гэжсэн. Тэр дотроо бас давтж байгаа ангиудын нэг байгаа. Энэ бол гол юм philosophical санаа тэгээ тэрэн дээр одоо хөгжилтэй гэсэн хоёр юм нийсэн англи гэж бодож байна л да. Тэгээ йогуртын хувьд бол бас айгүй гоё санаа өгч байгаа. Тэгээ бид нар ингээд хүн төрөлхтөн яг нэг зүйлийг юм уу, нэг хүнийг юм уу, нэг санааг те нэг концептыг шүтээд тэрэндээ бүр ингээд хамгаа өгчөж байгаа, хамаг контрол, хамаг эрх мэдэл бүх юмаа ингээд одоо identity-га те өөрсдийн гэсэн орон зайгаа ч юм уу, итгэл үнэмшлээ ч юм уу те бүр одоо ирэхээ за заримдаа бол одоо бие махбод бус бүр ингээд бүгдээр ингээд те соёл иргэншлээ өгчөж байгаа. Тэрнийхээ дараа ингээд тэгээ бид нар яах юм гэдэг юмд хүрж байгаа тухай бас айгүй сонирхолтой юм юу байгаа эпизод байгаа. Тэгээд надад бол when the yogurt took over их таалагддаг, underrated гэж боддог. Хүмүүс бас энийг ярихгүй байгаас санагдаад байдгийн underrated дотор орох нь зөв үгүй. A-list бол надад арай биш ээ. Би гэхээр жоохон сулдаад байгаа юм шиг. Underrated за бирүүл оруулчих да. Underrated гэхээр бас миний яг underrated гэж бодож байсан эпизод бас биш болох гэдэг хүмүүс сайн мэддэг те йогуртыг бол. За Beyond the Aquila Rift. За high sci-fi те. Яг юм том одоо санаануудыг агуулсан нүсэр том тэгээ сансар огторгуутай юм ангиуд бол зөндөөд би тэдэрт нь аюулгүй дуртай. Би өөрөө тийм төрлийн шинжлэх ухааны зөгнөлт бүтээлүүдэд бас их дуртай. Тэгээ тийм болохоор Beyond the Aquila Rift бол надад маш их таалагддаг. Twist нь их гоё. Одоогор бол Witness-ийн дараа оруулахаар хэмжээнд гэж бодож байна. Надад бол их таалагддаг. Маш гоё анги. Хийцэн бас гоё те. Computer graphic animation бол үнэхээр супер. За тэгэнгүүт дараагийн анги бол Good Hunting. За Good Hunting бол бас л одоо masterpiece гэж хэлэхээр хэмжээний одоо мундаг зохиолтой, мундаг одоо түүхийн шүүмжтэй те. Колоничлалын маш том шүүмж тэнцээ одоо явж байгаа, илэрхийлэл явж байгаа. Дээрээс нь одоо байгальтай ойрхон байх, байгаль орчинтой ойрхон байх тийм ээ, одоо юм magic ил бишэд гэдэг зүйлийг зөвхөн ил бишэд байгаль гэсээ гадна одоо юутай байгаль орчинтойгоо ойрхон байх, би амар олон хэлчлээ sorry. Тэрийг бас давхар илэрхийлсэн юм маш гоё. Тэгээд үйлдвэрлэл те одоо urban хөгжил гэдэг ч юм уу. Энэ зүйл өөрөө байгальтай бидний юм холбоо сүлбэтэй байгаа зүйлийг яаж алж байгаа вэ, холдуулж байгаа вэ гэдгийг бас тодорхой хэмжээгээр харуулж байгаа. За тэр нөхцөл бид нар яаж дасан зохицож болох вэ? Юу дасан зохицож, юу нь болохгүй байдаг вэ гэдэг ч юм уу. Айгүй олон зүйлийг илэрхийлсэн анимашн нь үнэхээр үзэсгэлэнтэй. Бас айгүй сэтгэл өвтгсөн одоо ийм ангиудын нэг. Тэгээ би бол Beyond the Aquila Rift-ээс илүү хайртай анги байгаа. Ер нь Witness-ээс илүү хайртай шүү. Яг Witness artistry нь үнэхээр супер. Гэхдээ Good Hunting бол баг төгс. Ер нь эхний шууд итгэлтэй ер нь Witness юм ба штэ. За энэ дэг юу ч гэсэн харж хэдүүлээ. Яран дундаа бас ранкинга
баталгаажуулаад явъя. Good Hunting Witness 2-ыг бол би төрөлд оруулахад бол үнэхээр харамсааргүй байна. За нөгөө хэдийг бас харъя те яриан дундаа. Бас хооронд нь харьцуулах шаардлага гарна. The Dump гэдэг анги байгаа те. Хогийн цэг дээр байдаг нэг нөхөр тэгээд юуны газрын албанаас кадастрын албанаас газрын албанаас дүүргээс хүн ирээд нөхрийг чөлөөлөх гэж байгаа. Тэгсэн чинь тэр нэг хогны монстертай болсон. Энэ бол ер нь юуны Love Death and Robots цувралын түүхэнд хамгийн муу ангиудын нэг гэж бол. Ер нь very dump episode D level-д ороход бол буруудахгүй. Ийм анги байж байна. За Shapeshifters бол би маш дуртай. Би бол underrated бас A level гэж хэлэх гээд байгаа юм. Underrated оруулчих. Эхний хэл чинь. Би бол маш дуртай энэ ангид. Яг нөгөө юуны Афганистанд талибануудын эсрэг ингээд юу яаж байгаа. Явж байгаа Америк цэргүүд. Тэгээд Америк цэргүүд дундаа ийм хүн чон болж хуурдаг. Хоёр найзын тухай найзтай ийм хоёр цэргийн тухай стори байгаа. Тэгээд талибанууд дунд нь юу байгаа. Одоо нутгаа хамгаалж байгаа ч юм уугүй бас сонирхолтой те ийм одоо хүн чон байж байгаа тухай. Энэ бол миний бас аюулгүй дуртай анги. Тэгээ яагаад чи надаа Snow in the Desert гэх анги байдаг те season 3-ыг санагдчих чинь удахгүй хэдүүлээ ярих бах. Тэр ангитай яагаад чи юм төстэй санагдаад байдаг. Зүгээр цөлд үйл явдал болж байгаа. Тэгээд яг animation стил нь ойролцоо болохоор ч тэр юм уу те. Тэгээд тодорхой хэмжээний story талаас ч гэсэн бас нэг зарим нэг давцах зүйлтэй болохоор тэгс санагдаад байдаг. Тэгээд би бол Shapeshifters маш дуртай, underrated гэж боддог. Ер нь underrated гэж бодож байгааг ихэнхийг нь би гэхээсээ илүү A level-гээ бодчаарай. Гэхдээ зорилго нь underrated гэж оруулсан зорилго нь хүмүүс нэг дахиад нэг үзээсээ. Тэг хүмүүс бас магадгүй илүү бага яриад идэг юм шиг дутуу хүнлээд идэг юм шиг санагддимаа гэсэн утгаар шүү. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө яг үнэлгээний хувьд бол нэг A хавцаа. A-д ер нь бол итгэлтэй орчин. За B гэхээсээ илүү тийм. Яг S гэхэд хэцүү зүгээр нэг B-д A-д толгойг нь эргүүлж өгч байна. A-д дотоо орно гэж бодчихоор. Дараагийн эпизод Helping Hand гоё. Helping Hand бас л одоо юуны season 4 мөрөвт орсон бол сайн эпизод гэж яригдахаар байсан болов гэж бол бодож байна. Helping Hand бол бас сонирхолтой тий. Одоо science fiction юм бол бага шүү дээ. Яг технологи нь л жоохон супер болохоос биш. Ер нь бол үйл явдлын хувьд бол тэр нэг гол нь science fiction гол юм шүү дээ. Энд чинь ингээд сансарт ганцаараа үлдчихээ тэгээд чи гараа ягаад тэгээд гараацлаа тий. Тэрүүгээрээ өөрийгөө гараа золиос нь гаргаад ингэж үлдчихэж байгаа тий. Энэ бол яг нэг юм сансрын нисгч эмэгтэйгийн бүр юм маш том зөрөгтэй төсвөр төвчээрээ гаргасан тий ийм үйлдэл гаргаж амиа аварж байгаа тухай бас юм гоё story сонирхолтой. Гэхдээ нэг амар супер болол мэдээж биш. Гэхдээ тунд авгүй. Soccer of Souls artistry талаас Soccer of Souls арай гоё. Тэгэхээр энэ л юм байна. Муу бол биш ээ. За тэгэнгүүт дараагийн эпизод Fish Night. За ер нь яг илүү одоо артистлик урлаглаг тийм артистик фокус нь илүү өндөр, анхаарал хандуулсан зүйл нь илүү өндөр. Тэгээ философийн бас сонирхолтой санаатай эпизодуудын нэг бол юу яаж байгаа? Fish Night байж байгаа. За Fish Night-ийн хувьд бол ингээ аав хүү хоёр цөлөөр явж байгаад тэнцээ ингээд зилүүд үлдээд машин нэвдрээд те тэнчэнээс ингээд нэг юм өнгөрсөн цагийн одоо амьтдын тэр далайн ёроол байсан зүйл тийм ээ. Олон сая жилийн өмнө, олон зуун сая жилийн өмнө тэр одоо сүнснүүд нь сэргэж байгаа тэрэнд ингээд хүүн хитрхи ингээд автж байгаа. Тэгээд аав нь тэрэнд хүүгээ алж байгаа тухай их сонирхолтой юм анги. Тэгээд надад бол бас их таалагддаг гоё ангиа. Бас хийц талаасаа бол их гоё их тийм үзэсгэлэнтэй гоё тэр нь бас зохиолтой айгу ач холбогдолтой юм анги байж байгаа. За Lucky 13 бас дутуу үнэлэгдэг ангиудын нэг гэж би боддог. Ер нь бас их таалагддаг анги. Шинжлэх ухааны зөгнөлт за сансрын ч гэх юм одоо цэргийн байлдааны онгоцтой. Тэгтээ юм хариг өөр юм дээр болж ах шиг байгаа тийм үйл явдлын хувьд бол. Тэгээ энэ бол айгу гоё. Бас тэ story-ны хувьд ч гэсэн сонирхолтой. Хийц нь гоё. Тийм бас юм гоё анги байгаа. Тэгээ нэг амар юник гэх юм уу өөрийн гэсэн содон тусдаа онцгой тасархаар юм бол байхгүй. Гэхдээ зүгээр байгаа өгсөн зохиол нь сонирхолтой, хийц нь гоё, акшн нь гоё.
Тэгээд хийц бол гэхдээ яалч үнэхээр супер. Яг анимашн нь яг компьютер анимашн нь бол үнэхээр супер. Shape Shifters интерес бол илүү санагддаг надаа. Beyond the Aquila Rift хавцаа байж магадгүй. Sony's Edge-с бараг дутхгүй. Ер нь Sony's Edge-с илүү деталь ихтэй ийм хийцтэй Beyond the Rated гэж боддог анги байж байна 13 дахь анги. За тэгээд ер нь бол цөөхөн хідэн бүр супер мастерписүүдийн нэг бол Zima Blue байж байна. За Zima Blue бол үнэхээр супер. Анимашн хийц стил нь өөрөө ямар гоё вэ. За тэгээд энэ одоо амьдрал оршихуун зориг гэж юу юм бэ? Бид нар юуны төлөө оршдог юм бэ? Тэ? Амьдрал ямар утга учиртай юм бэ? Юуны төлөө яваад байгаа юм бэ гэдгийг айгу би хэдэн удаа хэлсэн бэ энэ төлөг. Тэр бас айгу гоё. Тэгээд тэрэн дээр нэмээд бас хүмүүс урлаг гэдэг зүйлийг юугаар хүндэлдэг вэ? Reputation гэдэг зүйл дээр ямар амар их тогтдог юм бэ, тэ? Тэгээд урлаг гэдэг зүйлийг яг урлаг нь өөрөө мундаг байгаад үнэлээд байна уу? Эсвэл хүмүүс хүний нэр дээр тогтоод reputation дээр уран бүтээлчийн одоо нэр хүнд дээр тогтоод тэнцэнэсэнд одоо шүтцгээгээд байна уу? Тэ? Эсвэл ингээ өндөр классын хүмүүс одоо шүтэх ёстой, эсвэл одоо ийм дээр байх ёстой. Zima ингээд шинэ юм хийхэд би байхгүй болол нэр төр нь ингэн гисэн юмнууд бас давхар хажуугаар нь явж амжиж байгаа шүү дээ. Нэг амар фокус биш ч гэсэн амжиж байгаа. Тэр бас сонирхолтой. Тэгээд дээрэс нь хийц энэ эпизодын хийц бол үнэхээр супер. Галзуу. За, Blind Spot. За, Blind Spot-ийн хувьд бол бас яг уу сонирхолтой анги. Тэгээд бас дутуу энэ үж дээ. Underrated ангиудын нэг гэж бодож байна. Айгүй юм high tech юм явж байгаа. Тэгээд энэ нөгөө юу хулгайлах гэж байдаг шүү дээ. Ийм тракта ачааны машин дээрээс юм хулгайлах гэж байдаг. Ийм мека хүмүүс болчихсон ийм үед явдал болж байгаа. Анимашн стил нь гоё. Тодорхой хэмжээний твисттэй. Тэгээд бид нар яг тэр нөгөө Rookie нөхөр байгаа шүү дээ. Шинков те. Шинковын өнцгөөс ерөөхдөө үйл явдлыг тодорхой хэмжээнд мэдэрч байгаа. Тэгээд жижигхэн нэг юм сүртэй биш ч гэсэн жижигхэн твисттэй. Ер нь бол дайггүй анги. Би бас тодорхой хэмжээнд underrated гэж бол бодож байна. Гэхдээ эдгээр дундаасаа бол рейтинг арай доор. Энэ Suits Blind Spot 2 бол ерөөхдөө би хавцаа шүү. Ер нь бол гэтээ underrated гэж бас бодож байна. Ер нь жоохон тодорхой хэмжээ мартагдсан гэж бодож байна. Тэгээд Ice Age байгаа тий. Ice Age анхны бол ийм live action буюу одоо бодит зураг авалттай анги. За тэнцээд хүн төрөлхтөн одоо хөргөчн дотор нь юу яаж байгаад хөгжөөр бүр ингээ хідэн ч удаа одоо тойрог яваад байгаа юм тий. Бүр одоо зэрлэг амт байхаас хойш одоо ингэж явсаар байгаад бүр ирээдүй болоод бүр ингээ тэнцээ ингээ телепортлаад баг ингээд дараагийн ертөнцийн оршихуун амтад болоод яваад гэж сонирхолтой анги. Гэхдээ бас тийм супер шээ тий. Mary Elizabeth Winstead Dominic Cooper л өнөөдөр жишээ те. C гэхэд буруудахгүй хаа те. C гэхэд буруудахгүй байх гэж бодож байна. Mary Elizabeth Winstead тэгээд юу юм бэ? Topher Grace юм ба шүү. Topher Grace те. Dominic Cooper-тай андуурч. Төстэй хоёр жүжигч. Тийм. Ice Age-ийг бол энд оруулах зүгээр гэж бодож байна. За Alternate Histories бас хөгжилтэй Hitler гэдэг концептыг Hitler-ийн нөгөө нэг концепт байдаг шүү те. Энэ бол яг бай дажгүй эпизод гэхдээ нэг хөгжилтэй. Хөөрхөн хөгжилтэй. Гэхдээ нэг олон одоо чинь энэ чинь ингээд Soccer of Soul дахиж үзэхэд cool байдаг те. Одоо надад чинь Shape Shifters Lucky 13 бол дахиж үзэхэд гоё байгаад байдаг байхгүй ялангуяа Shape Shifters. Тэгэхэд юу бол Alternate Histories яг нэг үзэхэд инээдтэй анх үзэхэд хөгжилтэй fun окей. Гэхдээ дахиж үзээд ах нэг тийм онц одоо юм бол байхгүй fun. Тийм. Тэгэхээр яг энэ чи seed оруулах зүгээр гэж бодож байна. За тэгээд юу бол season 1 бол юугаар дуусж байгаа? Тэгээ Secret War-аар дуустдаг. Энэ бол бас айгүй ийм сүртэй нүсэр гоё эпизод байдаг. Тэгээ би бол Secret War-ыг бас энд оруулахад болохгүй юм бол байхгүй гэж бодож байна. За ингээ харах юм бол season 1 бол бас нэлээд жинтэй байсан байгаа шүү те. За Aquila Rift S хэмжээнд. За Good Hunting, Witness, Zima Blue, Aquila Rift, Sony's Edge, Secret War, Three Robots, за Shape Shifters underrated. За энэ гур underrated болж байна. Yogurt энэ хэд болж байна. За ер нь season 1 болоод ингээд ийм рейтингтэй байхад бол болохоор харагдаж байна. Надад бол season 1 болоод. За season 2 руу ер нь season 1 бол сайн шүү. Үнэхээр супер. Яг муугээ хэлчихээр ганцхан анги байж байна. Гэхээр 2 анги байж байна. За эдгээр дундаас яг мэдээж Soccer Sauce ч юм уу, Yogurt могурт таалагдах хүмүүс бол байгаа. Гэхдээ зүгээр надад миний зөвхөн өнцгөөс ингээд харахад бол ер нь дунджаас муу гэж хэлэх ерөөсөө 3 анги л байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол үнэхээр супер season байсан. Үнэхээр шок байсан те. Тэр жилдээ бол ялтчихв. За season 2 бол нэлээд тааруухан ангиар эхэлж байгаа маа. Automated Customer Service энэ бол C level руу орно нөгөө нэг юуны гэрийн робот нь амороод тэгээд дутаг учруугаа алаад эхэлдэг энэ бол whatever. Animation стил нь содон хийцтэй. Тэрний яг сонголт нь гоё. Гэхдээ whatever те.
гэсэн. Тэгээд Ice байна. Ice надад бол underrated санагдаад идгийн. Би бол Ice-ийг энэ хавьд оруулна. Underrated дотроо нэлээд дээгүүр оруулахаар надад still хийц нь бол Zima Blue-гийнх шүү дээ, тий. Zima Blue-тай адилхан still хийцтэй. Тэгээд зохиол өрнөл нь бас айгүй сонирхолтой. Надад бол айгүй таалагддаг эпизод. Сайхан дахиад үзсэн чи их гоё байлаа энэ видеонд зориулаад. Тэгээд Pop Squad. За Pop Squad бол season 2-ын одоо топ ангуудын нэгэ. Энэ бол Beyond the Aquila Rift-ийн хавцаа ярихаар ийм эпизод байгаа. Энэ бол үнэхээр супер эпизод, анимашн, хийцэн тасаргаа, тэгээ философийн маш том санаа ба. Бид нар яг үр хүүхдүүдээ үлдээгээд үргэлжлэх ёстой юм уу? Хүүхдүүдээ үлдээгээд үр хүүхдүүдээ төрүүлэх, хүүхд төрүүлж одоо нийгэм гэдэг талаас гэхээсээ илүү одоо үргэлжлэл гэдэг зүйл те хүүхэд өөрсдөө хүүхдийг хайрлж өсгөх гэдэг зүйл те ийм зүйл нь илүү чухал юм уу эсвэл өөрсдөө амьдрах нь чухал юм уу? Энэ бол яг энэ анги дээрээ тодорхой нэг үнцгийг илүү зөв тодорхой үнцгийг арай буруу юм шиг харуулж байгаа юм байгаа те тийч ингээ хүүхдээ үнтгэж би бүр ингээд та нар шиг үрд амьдртлаа өөртөө хайртай биш те би олон жил ингээ олон 100 хэдэн жил амьд явсан. Би гэхдээ бүр ингээд өөртөө тийм хайртай биш те үрд амьдрахын төлөө ингээд юм бол биш гэдэг жан. Гэхдээ би болохоор яг энэ нэг юм микс байгаа байхгүй те философийн санаан дээр нь те яагаад хүн өөрийнхөө төлөө амьдрч болохгүй гэж заавал үр хүүхдээ үлдээхийн төлөө амьдрах нь яг нэг хүний хувьд зорилго байх ёстой юм уу гэдэг нэг яг том нийгмийн хүрээнд хараад үзэх юм бол мэдээж чухал байгаа те replacement хүн төрөлхтний одоо за улсын хэмжээнд ч юм уу те үржих гэдэг ч юм уу ингээд одоо айгүй олон хөгжилтэй улсууд бол одоо ингээд төрөлт маш багасаад ийм асуудал болж яг тэр өнцгөөс нь бол биш те зүгээр яг цэвэр хувь хүний өнцгөөс гэдэг ч юм уу илүү ингээд микро хэмжээнд нь ингээд хараад үзэх юм бол яагаад байж болохгүй гэж яг тэр сонголт нь байгаа үед яагаад тэр нь evil ч юм уу муу зүйл гэж тийм ээ яг тэглээгээд яг тэр бусад хүний эсрэг яг зүйл биш байгаа үед яагаад болохгүй гэж яг энэ дэр ингээд харуулж байгаа нөхцөл нь бол яг ингээд үрд амьдарж байгаа хүмүүс нь бусдыгаа бүр ингээ хайчихсан тэгээ бүр ингээ хүүхд гэхэд бүр ингээ алж яддаг бүр амар юм байгаа юм л та. Тэгэхээр мэдээж өөр болж байгаа. Гэхдээ зүгээр энгийн нийгэмд байсан болвол үрд амьдрах яагаад хүүхд төрүүлэхгүй ч юм уу хүүхдэд болох боломжгүй мөртлөө үрд амьдрна гэдэг сонголт байхад яагаад болохгүй гэж гэдэг юм. Тэгээ автоматар яагаад буруу гэж гэдэг ч юм уу те тэр нь ингээ юм нюанстай байж болохоор заавал хоёр тал болоод ах шаардлагагүйгээр юм шиг санагдаж байгаа. Гэхдээ яг энэ ертөнцид нь бол тийм биш байгаа юм л та те. Гэхдээ энэ бол айгуу гоё анги. Энэ дээр бас таад санал сэтгэлүүдээ хуваалцаарай. За Snow in the Desert бол дараагийн анги миний бас айгуу дуртай таалагддаг гоё сонирхолтой бас л immortality те үрд амьдрах үгүй гэдэг сэдвтэй ийм гоё анги бол байж байгаа. Би Snow in the Desert-ыг бол нэг за энэ хавцаа ер нь A tier дээр оруулнаа. Snow in the Desert бол гоё. Тэгтээ нэг нарийн нэмж яриад байх юм бол байхгүй. Гэхдээ бид дуртай. The Tall Grass-ыг ер нь мартагдсан ангиуд нэг бол энэ дунд underrated гэдгээс гадна одоо мартагдсан ангиж оруулаад айгу болохоор юм ангиудын нэг Tall Grass байгаа. За Ice за энэ хавцаа оруулчих. Ер нь бол надаа айгу таалагдсан. Би анх үзээд бол таалагдчихснаас сансан сая дахиж үзэхдээ саналаа. Өмнө нь бол үзчихээ тэгээ сая ингээд дахиж үзэх хүртэл мартсан байсан. За эзэн чинь нэг тиймэрхүү юм гардаг яадаг үлээ гэдэг нэг санахгүй байсан. Сая үзсэн айгүй таалагдлаа. Яг ингээд цэвэр аимшигын киноны тэгээд аимшигын уур амьсгалтай Стивен Кингийн нэг юм инфлюенстэй ч юм шиг те. Ийм гоё анги бол байсан. Тэгээд яг ингээд тэр галт тэрэг бол яг энэ газар л ингээд юм учир бүтүүлгээ зогсчод байдаг. Тэгээд тэнцээ ингээд ийм болдог. Тэгээд нэг юм өөр ертөнцийн үүдэнд хаалга нэгдээд байгаа ч юм шиг юм болдог гэдэг жаа те. Тэнгүүдээ тэнцээ одоо магадгүй тэр мангаснууд нь одоо хизээ нэгэн цагт хүмүүс байсан байх тэнцээ төөрөөд явчихсан азгүй буруу зам руугаа ингээ явчихсан ийм хүмүүс байсан байх энэ төр гэд тэр санаа нь бол айгүй гоё байсан. Ер нь бол The Tall Grass их таалагдсан анги байгаа. All Through the House гэдэг бол бас их сонирхолтой анги л да. Санта юу ээж болох вэ те? Санта өөрөө энэ ч нэг юм юу ээж байгаа те. Санта нэг юм мангас байгаа. Тэгээд ингээд тэр хоёр хүүхд ингээд сайн хүүхд байсан байна гэ. Яг хүссэн юм бэлгэн өгч. Тэдсэн чинь ингээд сүлд сууж захта тэр хоёр мангар хөөрх ингээд муу исэн бол яах вэ гэ. Тэр амар хөөрхөн. Тэр энэ ер нь айгу тийм гоё эпизод. Гэтэ хоёр дахь үзэхэд нэг тэмсэртэй ш. Гэтэ нэг үзэхэд бол тундаагүй эпизод. Soccer of Souls-ос гайгүй арай сонирхолтой юм байна бодоод байгаа те. За Life Hutch байгаа. Life Hutch анх яг би бол энэчэл оруулчих гэж бодоод байна л да. Яг муу бол биш. Гэхдээ
дундаж юм одоо сайнууд дундаа муу сулна гэх юм уу да муу гэж бол дангаараа хэлгээргүй байгаа байхгүй. Гэхдээ team super сайн биш Michael B Jordan байгаа тий. Анимашн нь бол үнэхээр супер. Гэхдээ зохиол өрнөлийн хувьд бол нэг супер зүгээр Манкван амьд үлдчихэж байгаа тухай. Одоо сэргэлэн ч юм уу төсвөр төвчээр гаргаад амьд үлдчихэж байгаа л тухай. Тэгэхээр энэ бол нэг тийм супер болов ш. Гэхдээ яалч анимашн хийцэн бодох юм бол муу бол биш ээ. Тэгээд дундаас жоохон дээгүүр гэхдээ тэд нар дундаа жоохон султаа орох бах. За тэгээд бас нэг сонирхолтой Tim Miller өөрөө найруулсан санагдаад байна. The Drowned Giant гээд айгүй гоё юм философийн сэдв хүндсэн гоё анги бол байж байгаа. За би нэг бол underrated гэдэг рүү бас оруулчих гэж бодож байна. Энэ бас айгүй гоё те бид нар яг ингээд fanaticism гэхээр арай боруулах зүгээр нэг зүйлдээ хитрхи яаж ингэж анхаарал хандуулдаг байлаа. Тэр анхаарал хандуулсан зүйлээ ямар хурдан мартаж сарниж сарниж ингэж алга болдог билээ те. Тэгээд ямар ч одоо шинжлэх ухааны байна уу одоо юуны ч байдаг гэсэн юм том нээлт ч юм уу олж мэдсэн зүйл анхаарал татах зүйл ийм том зүйл ямар хурдан бид нар ингээд хаяад хүн одоо явцдаг вэ те тэрнээс ямар хурдан салцдаг вэ гэдэг бас сонирхолтой байсан. Тэгээ одоо эн чинь ингээ mystery гэдэг зүйлээс уус учир битүүлэг те тэр нь бас айгүй сонирхолтой байсан. Тэгээ дээрэс нь юм эрдэмтэн одоо хүний судлаач хүний одоо өнцгөөс энэ үзэл болж байгаа шүү дээ. Narration тэр чигээрээ ингээд явж байгаа. Тэр нь бас надад айгүй таалагдсан. Тэгээ ингээд ийм залуулаг байж байгаа. Тэгээ ингээд юм багаар үхэл явсаар байгаа сүулдэ ингээд ийм үхэлж явах угаасаа өгн асуурсан байгаа. Гэхдээ ингээд нэг юм юу болсон тодорхойгүй дээр байж байгаад ингээд ийм залуул царай зөстөө байж байгаа. Тэр нь ингээд ялзрах тусан байхгүй болж байгаа. Сүулдэ гар хүлэн тастаал энэ ч ингээд далаа эргээ сууллал аваа явж байгаа те. Тэнгүү тэр нь сүулдэ ингээд хүн гэдэг төрөгч сүулдэ байхгүй болоод те. Ийм болоо явж байгаа. Тэнгүүтээ дараа яс масын ингээд газрууд өөр эн тэнд хэрэгэлсэн. Тэгээ ингээд нэг байшингийн ард дээгүүр нь даавгаар бүрхсэн гавлан байж байгаа жишээ нэ те. Энэ минь бол бас айгүй тийм сонирхолтой сэдв бас хөндөж харуулж бас юм бодогдуулж байгаа юм л да. Бас яриа болоход бол бас ийм сонирхолтой анги гэж бодож хэлцүүлэг гарахаар юм гоё анги байгаа. За ингээд season 2 болоод дуусж байгаа. 2 болоод бас нэгийг гүйцэхгүй ч гэсэн одоо Pop Squad байж гэн те Snow in the Desert, Drowned Giant, Tall Grass гэдэг тун давгүй ангиудтай байсан. За season 3 байгаа. За season 3 бол анх удаага өмнө нь гарсан нөхдүүд эргэж ирсэн нь 3 Robots байсан. За энэ дэр Tech Bros те Tech Pro нөхдүүд юу яагаад амьд үлдэх гэж үйлдэлсэн гэ comedy юм нь бол давгүй. Тийм ер нь бол Tall Grass. За ер нь энэ хавцаа байхад бол болох юм. Йогуртыг арай гүцэхгүй гэж бод. Тун даагууд энэ дэрэгжсэн гоё байсан. Энэ манай энэ дугаасаа гоё. Тэгээд season 3-ын masterpiece бол Bad Traveling. За Bad Traveling-ийг бол би энд оруулъя гэж бодож байна. Zima Blue-гийн дээр оруулъя гэж бодож байна. Энэ бол яг энэ цувралын шоуны бол одоо true masterpiece ангиудын юм бол нэгэ Heat талаас энэ чинь Fincher найруулсан юм байна шүү дээ, тийм. Хийц талаасаа, зохиол талаасаа, mystery талаасаа, айдас талаасаа, бүх талаасаа тэр дөрүүд гол дүрд одоо тэр Торин гэдэг дүр тэр Торин гэдэг дүрийн ямар нөхцөлд яаж шийдвэр гаргаж байгаа, ямар зөвүүн сэргэлэн ухаантай төлөвлөгөөтэй 3D chess тоглож 4D chess тоглож одоо юу яаж байгаа шийдвэр гаргаж байгаа энтергээд айгүй олон зүйлүүд нь зөвүүн байсан, дөрүүдийнх нь имиж стил нь зөвүүн байсан, тэгээ гаргаж байгаа шийдвэрүүд нь анимашн стайл нь тэр антныхын дизайн гэдэг ч юм уу те айгүй гоё байсан. Үнэхээр зөвүүн анги байсан энэ бол. За Very Pulse of the Machine бол айгүй гоё анги байсан. Underrated гэж боддог бас ангиудын нэгэ. Animation стил хийцэн бол үнэхээр гоё байсан. Санаа нь бас сонирхолтой. Io гэдэг өөрөө бас одоо машин байх жишээ нэ те. Тэгээд ингээд тэр хүний одоо сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Тэр сэтгэл зүг одоо дээрэс нь бас нэг сонирхолтой юм байгаа юм л та. Энэ юу маань сансрын нисгч юм бигтэй маань бол одоо нэг нь амиа алдчихж байгаа. Тэгээ нөгөөх нь одоо амьд үлдээд ингээд явж байгаа нөгөө одоо алдсан хүнийхээ сансрын нисгчийнхаа юг цогцыг аваа ингээд явж байгаа юмхтэй бол ингээ баахан тариа өөртөө тарж байгаа шүү дээ. Ингээ хүчил төрч агуу баг болж байгаа. Тэгээ ингээ амьд үлдэхийн тулд ингэж байгаа. Тэрнээсээ болоод энэ бүхнийг төсөөлөөд хий хоосон ингээд мэдрээд байна уу? Энэ бүхэн ингээ өөрийнх нь толгойн дотор болоод байна уу? Эсвэл Io жинхнээсээ яг одоо машин байгаад те өөрөөр нь өөртөө одоо ингэж харилцаад байна уу гэдэг ус юм сонирхолтой санаа бол явж байгаа. За Night of the Mini Dead бол тасархай ангөө би хайртай. Энэ бол үнэн гоё анги. Үний илийн анги хөөхөн гоё илий. Гоё амар гоё. За Kill Team Kill бол дэжгүй. Гэхдээ ер нь зүгээр дэжгүй дундаа доогоор артист одоо арт хийц бол сонирхолтой. Гэхдээ тэгээ акшн окей хараалаар дүүрэн тэгээд
Окей. Тэгээ ерөнхийдөө нэг тийм амар сүртэй гоё оригинал янз бүрийн болвол нэг байхгүй. За Swarm болвол гоё. Swarm-ийн хувьд бол бас санааны хувьд сонирхолтой. Гэхдээ нэг тийм супер анги болвол биш ээ. Swarm-ийн хувьд сонирхолтой. Санааны хувьд сонирхолтой хийцэн давгүй те. Гэхдээ нэг супер анги болвол биш. За Mason's Rats бол яах вэ? Mason's Rats бол эднэр дундаа л гайгүй. Бас эднэр гэхээр арай. За гэж бодъё. Энэ хавд юм уу? Life Hutch Mason. Энд чинь бас нэг story яваад байгаа маа. За энэ л юм байна. Ер нь Mason's Rats бол яах вэ? Тэгтээ онцгой нэг юм юу явж байгаа юм л та те нөгөө нэг том компани бүтээгдэхүүн зардаг мега компаниудын нэг юм санааны одоо шүүмж өс тэнцээ явж л байгаа юм л та те. Доёолж байгаа Satire гэх юм уу? Satire гэдэг чинь өөрөө шүүмж те. Бас явж л байгаа юм л та те. Нэг юм зардаг. Тэгээд тэгсэн тэр нь болохгүй болгоод дараа нь эн чинь бүр амар нь гээл те. Ер нь мөнгө салгаалгаа тухай те. Тэр нь бол сонирхолтой. За энэ бас айгу гоё анга. Энэ Vaulted Halls Entombed гэдэг нэг юм нөө Талибан нөхдүүдийг босгогч нөхдүүдийг хайж явж байгаад агууруу ороод тэгээд тэнцэн гэсэн чинь юм эртний одоо Cthulhu-гаас одоо юм үлгэр жишээ авсан санаа авсан гэх юм уу да тий. Ийм одоо сонирхолтой мангас ч юм уу чөтгөрч юм уу зүйлэл байж идэг. Тэгээд тэнцэнээс яаж гарч байгаа марж байгаа тэрийг нь бодох юм бол үнэхээр супер. Энэ зүгээр би түрийн тавьсан байсан шүү. Энэ бол A-level-ийн анга. Би бол туртай. Маш туртай. Би бол энэ ч оруулчих гэж бодож байна. Нилээн дуртай ангууд юм байна. Нэг байж байгаа. За дараагийн анги бол бас л одоо masterpiece-үүдийн нэг Альберто Mielgo гэж одоо супер уран бүтээлч, найруулагч, аниматор уран бүтээлч юм бол хийсэн Jibaro. Jibaro. За Jibaro Good Hunting 2-ын аль нь вэ гэдэг дээр буух гадээ шүү. Хамгийн супер ангид нь бол за ямар ч үсэн энд оруулчих. Jibaro Jibaro үнэхэр супер шүү. Яг явж тэгээ супер гэсэн анги дээр би юу ярихаа, яаж ярихаач баг мэдгүй болчиход байна. Conquistador тэ Өмнөд Америк, Латин Америк. Америкт болж байгаа үйл явдал. Conquistador ингээд юу яаж байгаа. Тэнцээ явж байгаа. Тэгээ тэнцээ ингээд нутгийн одоо бидний хэлдгэр бол одоо юу л байгаа юм л да. Савдаг тийм ээ. Siren гэдэгтэй яг савдаг гэхээр яг шууд siren л орчуулдаг. Гэхдээ siren гэхээр бас ер нь бол санааны хувьд бол юу л та савдаг л та тийм. Тэгээд энэ ч ингээд юм сонсголгүй цэрэг явж байгаад тэнцээ бүгд өснөө дараа мань хүн тэнцээ ингээ өөрөө бол өшөөгдөж байгаа ч хайшин гэхдээ азар амьд үлдэж байгаа шүү дээ. Тэгэхэд тэнцээ юуг нь олж харж байгааг алтан мөнгөний л олж харж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө шунал гэдэг зүйл ямар амар юм бэ гэдгийг харуулж байгаа. Тэгээ шунал гэдэг зүйл зөвхөн тэр өөрийг нь үхэлд хүргэж байгаа гэдэг ч юм уу тийм насаа гадна шунал гэдэг зүйл байгалыг те одоо онгон дагшин байгалыг орчин газрыг соёл түүх ёс заншлыг ямар амар алдаг балиар новшин зүйл вэ гэдгийг бас энэ чи хандсан хөнцөн гэж бодож байна. Тэгээ хийц ямар гоё саунд дизайн ямар супер вэ. Энийг болж өгвөл хамгийн том зурагтаараа хамгийн гоё саунд одоо дууралтайгаараа те болж өгвөл эсвэл гоё хамгийн мундаг гоё чихвчээрээ ч юм уу том дэлгэцэн дээр холбож байгаа ч юм уу одоо ингэж үзэхэр л юм анги байж байгаа. Тэгээ Jibaro бол үнэхээр супер. Үнэхээр супер. Ер нь good will гэж авчин. Good Hunting-аас илүү байгаар анги шүү. Ер нь за ямар ч байсан тэрийг харж байд. Good Hunting супер. За ингээ season 2 дуусчихсан биш 3. Season 3 бол бас мундаг байсан байгаа шүү те. Bad Traveling, Jibaro за сая одоо юу in Haunted Halls Entombed те энэ нэтрэгээд ингээд ер нь Popscott байсан сайн гэж. Ер нь бол айгу сайн season байсан байгаамаа. Season 3 бол ер нь season 2 айгу underrated байж болохоор гэхдээ season 3 бол маш сайн. За ингээд season 4 рүү орж байгаамаа. За David Fincher найруулсан Red Hot Chili Peppers-ийн анги гэхэд надад их сонирхолтой санагдажсэн. Тэргээр юу хийх бол ямар байх бол яагаад тэгж одоо хийхийг шийдсэн байх бол тэргээр юу илэрхийлэх бол гэдэг юм хүлээлт байсан бол ийм басан. Зүгээр клип байсан. Энэ бол яагаад вэ? Мэдгүй. За Close Encounters of the Mankind бол гоё байсан. За манай нөгөө галзуу жижигхэн галзуу солиотой нөхдүүдийн яг science fiction хөлбөр нь байсан. Энэ бол season 4-ийн дажгүй ангиудын нэг байсан. Night of the Mini Dead. Тэгээд Close Encounters of the Mankind хоёр бол яг гоё зэрэгцээд явахаар хөтөлцөө цайхан явахаар юм гоё хоёр анги байсан. Тэг хөндөрлөлтөд бүтгүү гарууд, ухаантай гэхдээ бүтгүү гарууд, амар бүтээлч гэхдээ бүтгүү гарууд гэдгийг харуулж байгаа гоё анги байсан. За Spider Rose бол ер нь явж яг юуны season 4-ийн хамгийн дажгүй ангиудын нэг бол байсан. Гэхдээ дажгүй байлаа гэд
За Swarm-тай хамт тавьчих те. Swarm дээр гардаг харийнхан энэ дээр бас гардаг. Тэгээ ерөнхийдөө нэг энэ хавцаал орох бах. Хийцэн гоё байсан. Гэхдээ нэг тэрнээс шалахгүй. За нөгөө Ice энэ үчин те. Ice тэгээд Zima Blue хийсэн студийн 400 Boys гэдэг ангигаа амар British анги. За энэ анги бол стил хийц талаас нь надад бол тунд агуу таалагдсан. Соёл талаас гоё байсан. British одоо ийм жүжигчд дуу оруулсан надад бол гоё байсан, шинэлэг зүйл байсан. British culture бид нар бас байнга яг Америк продакшнууд дээр нэг хараад байдаг учраас надад бол гоё байсан. Ярианы хэв маяг ч юм уу, үг хэллэг те соёлын тэр нь бол айгу гоё байсан. John Boyega screen entry сонсох харах бол гоё байсан. Гол дүр бол энтэйч slash бол одоо John Boyega-тай ч бас төстэй байсан те. Тийм. The Other Large Thing гэдэг энэ анги болохоор юу юм бэ лээ? Three Robots-ын 2 ангийн prequel гэж тэгжэлээ. Гэхдээ окей. Асуултын тэмдэг анги лсэн да. Надад бол prequel-ing гэсэн. Тийм. Тэгээ ер нь бол энэчнээс ингээд нөгөө нэг Three Robots-ын хүн төрөлхтний төгсгөл болцсон байгаа шүү дээ. Тэр нь эхэлсэн гэсэн үг юм бэлээ. Ер нь бол за тэгээ Golgotha гэдэг анги байсан. Golgotha энэ бол хамгийн shit ангиудын нэг байсан. Ямар ч утга илэрхийлэх гэсэн юм байхгүй. Сонирхолтой санаа байгаа нэ. Бурхан гэдэг концепт, шашин гэдэг концепт зөвхөн биднэрт байх ш харийнханд ч байж болно. Тэгвэл харийнхан хүн одоо энэ ч бол яг христийн байгаа. Гэхдээ ямар ч шашин байсан те. Уулзсангууд тэдний бурхан гэдэг санаа концепт нь эсвэл итгэл нь нэг зүйл байх уу өөр байх уу? Тэр нь хоорондоо яаж зөрчилдөх үү гэдэг юм сонирхолтой санаа. Гэхдээ тэр санаагаараа юу ч хийгээгүй. Энэ анги бол за санаанд дажгүй байсан юм да гэд энд оруулъя да одоо. Энэ анги бол ийш доошоо орно. Энэ Ice Agent төр бол ер нь юм. За санаан зүгээр сонирхолтой байсан юм да гэд зүгээр энд оруулчих. Түүнээс биш. No. Screaming of the Tyrannosaur. Энэ анимашн хийцэн бол гоё те. Одоо нөгөө нэг энэ Swarm, одоо Spider Rose те Beyond the Aquila Rift энэтерийн тэр стилийн. Гэхдээ зохиол өрн юм ямар ч уудаггүй байсоо. Юу ч илэрхийлэх гээд байгаа тэр нөгөө юм чон мон гарч мараал те ингээл юм чон бол сүргээрээ байдаг мэдэг. Тэгээ ямар зүргийн байхгүй нэг эмхтэй ганцаараа тэр нэг хосно байсан эмхтэй байх шиг байсан. Тэрийг алахгүй болж байгаа. Тэрэн дараа нь гарч исэн динозаврууд өгч байгаа. Тэгээд T-Rex нөгөө амтын нөгөө үйртэйг нь алангуудаа амар зоолгуулчаад өхгүй байгаад байгаа. Нэгдүгээр тэгээд дээрэс нь нөгөөтг нь яагаад ч нэмэгтэйтэй нэг тал болчихж байгаа нөгөө тэр T-Rex нь те тэгснэ нөгөө нэг амар ханхуу манхуурун дайрж марал тэр нь амар рандом нэг тийм мэдгүй амар сул анги байсан ер нь бол. За тэгээд хэдүүлээ re-evaluate буюу дахин үнэлгээ хийнэ дундуур нь дахиад нэг харъя. За Zeke яаж шашинтай болсон бэ гэдэг бол яг хийц талаас гоё байсан, өрнөл талаас сонирхолтой байсан. Зүгээр яг шашны пропагандач юм шиг байсан. Тэрийн стоцул сонирхолтой дэжгүй анги бол байсан. За энэ хавьд байхад бол би болохгүй юм байхгүй гэж бодож байна. За ухаалаг хэрэгслүүд тэнийг эзэд гэдэг чинь хөгжилтэй окей. Гэхдээ нэг супер байгаагүй. Гэл энийг л өнгөрсөн. Нэг сүртэй энэсэн ч биш те. Окей гэл өнгөрсөн. За энэ нэг сонирхолтой анги байсан те энэ нэг юм зохиолч нөхөр шоронд орцсон тэгээд муур зууртай тэгээд чөтгөр мөтгөртэй дийл хийж байгаа. Окей. Окей. За нэг иймэрхүү болж харагдчихээн. За ер нь season 4 маш муу сул анги байсан. За одоо хэдүүл энэчнээс нэг дахиж үнэлгээгээд харъя. За Jibaro юм байна уу? Jibaro номер 1 юм байна. Миний хувьд бол. За тэгээд яг дараа нь заавал яг номер 2 3 гэж байгаа юм биш те. Ер нь гэхдээ зүгээр энэ ч номер 1 оруулж. За Jibaro, Good Hunting, Good Will гэж гэдэг хаан. Good Hunting, Witness, Bad Traveling, Zima Blue. За Beyond the Aquila Rift, Pop Squad. За Pop Squad бол Aquila Rift-ийн дээр юм байна бодохоор. За Aquila Rift, Sonny's Edge, Secret War, Three Robots. За энэ бол гоё. Night of the Mini Dead, Close Encounters of the Mini Kind, Snow in the Desert. Болж байна, гоё явж байна. За энийг би underrated дотор оруулж идөө гэхээсээ л. За Shapeshifter, Snow in the Desert. За Drowned Giant сонирхолтой. Тэгээ Ice, Very Pulse of the Machine, Tall Grass, Lucky 13, Suits, Zeke. Zeke underrated биш ээ. Zeke underrated биш. Тэгээ Blind Spot. За эдгээр чи underrated шүү дээ. За болж байна. Underrated-ийн хэд бол болж байна. Эдгээр дотор тундаагүй. За B-level Yogurt 3 роботын дараагийн анги Swarm, Spider Rose. За энэ бол болж байгаа. Энэ underrated руу оруулчих доо. Энэ бол жоохон underrated талтай анги Santa-тай. Santa-тай анги. Soccer of Souls дэжгүй. За Helping Hand, Fish Night гоё.
За 400 Boys жоохон дээр байна. Animation стил нь гоё л доо. Гэхдээ өмнө нь энэ ийм стилтэй анги үзсэн болохоор энэ жоохон доошоо буруудахгүй байна. Mason's Rats окей. Life Hutch доошлох юм байна. Энэ доошлох юм байна. Team Kill доошлох юм байна. За эднэр Zeke. За Zeke ч дээ. За энэ бол 0 орох юм байна. За энэ ингээд дахиад нэг харах хэрэгтэй болж байгаа хэрэг. Тэ энэ бол бас ер нь ийшээ орох юм байна. Kill бол бас ер нь таарууд өө. За ийшээ орох юм байна. Life Hutch яг вэ би дээр орноо. Zeke окей. 400 Boys artist чинь гоё байгаад байдаг. Culturally гоё байгаад байдаг. Гэхдээ тэр эсрэг юу мөн жоохон утгагүй. За. Энчээл оруулъя да. Бас арай C гэхээр болохгүй болчиход байна. За C level энэ хэд болж байна те? C level да. За окей, C level болж байна. За тэгээ үнэнхүү мод дээрээ бол энэ хэд орж байна. Айс арай үнэнхүү мод орохгүй. Энэ мод ер нь орох юм байна. Мод дотроо гайгуунда л орчих юм байна. Энэ бас ер нь жоохон явцгүй ангаа. Хамгийн муу дамп, хамгийн corporate реклам шиг гачин балаа юм Red Hot Chili Peppers. За энэний санаан сонирхолтой юм да тий. За ийм л юм байна. Ер нь Love Death and Robots-ийн бүх ангийн ямар ч байсан зүгээр одоо санаанд бууж байгаагаар бол юу яхад tier list хийхэд бол ийм болж 45 анги байгаа. За S tier дээр 3, A tier дээр 8. За тэгээ underrated гэж бодож байгаа бас олон анги байна те. 10 анги байж байна. За энэ ангиудыг бол бас хүмүүс үзээсээ сан сэтгэлдээ хуваалцаасаа гэж хүсэж байна. Ер нь үзэхэд бол айгуу гоё анги. Яг дотроо бол сайн муу ч яг одоо дээр доор янз бүр байгаа ч гэсэн энэ ангиуд бол бас ер нь тодорхой хэмжээнд аль аль нь жоохон дутуу үнэлэгдэх гэж бодож байна. B level-ийн дажгүй ангиуд байна. За гэхдээ эдгээр бол rewatch хийхэд жоохон одоо тийм юу багтаа ангиуд. За C level-тэй явахтай л ангиуд бол хэд байж чинь тэгээд D level бол C-гээсээ илүү байна. Тэгээ үнэхээр муу гэж хэлэхээр 6 анги бол гарч ирж байна. За тэгээ Ice Age одоо юу гэдгийг энэ минийг бол бас муу гэд энэ Kill ч юм уу магадгүй бас ер нь муу руу орвол орчход нэг гайхааргүй энэ мин ч гэсэн ер нь яг үнэндээ жоохон гайхааргүй шүү. Яг үнэндээ. Тийм. F tier-гээ гарчвал эднэр F-лөө ороод эднэр C руу ороод бишээ D руу ороод бараг эднэр энэ хід бараг C руу орохор ч юм уу ийм байж бас болохоор л харагдаж байна. Тийм ийм юм байна. За тэгээ Love Death and Robots-оос ямархуу санаа концепт хүлээж байгаа вэ? Хүлээж байгаа ч яах вэ? Байж болох вэ? Санаа сэтгэлүүдэд хуваалцаарай. Эн чинь хязгааргүй шүү дээ, тийм ээ. Ямар ч санаанууд байж бол маш сонирхолтой олон төрлийн санаа хийцүүд байж болж байгаа. Аимшигын, хөгжилтэй. Одоо жишээ нь энэ дээр энэ нөгөө юу байгаа байхгүй юу? Би дутуу үнэлэгдэг гэж ярьж байгаа. Одоо дутуу үнэлэгдэг дээр оруулсан юу дээр оруулсан хайчих. All Through the House те. Энэ Christmas episode жишээ нь одоо хүртэл 45 ангидуудаа цорын ганц заага мини дээдүүдийг тооцохгүй бах те. Цорын ганц одоо юунууд байгаа байхгүй юу? Stop motion хийцтэй анги байгаа байхгүй юу? Жишээ нь. Тэгэхээр stop motion яагаад байж болохгүй гэж тийм ээ. Тэгээд уран сэтгэмжит шинжилгээ ухааны зөвнөлтөд маш олон төрлийн санаа юмнууд мэдээж байж болно шүү дээ тийм байхад бас одоо season 4-ийн муу байсанд бол айгу disappointed те айгу юм гомцоо ийм байж байгаа. Тийм тэгээд та сан сэтгэлээ хуваалцаараа тэгээ юутайгаа сувгтайгаа хамт байгаарэ. Одоо үргэлжлүүлээд энэ сувг дээр маань бас гой видеонууд орно. Одоо 5 дахь өдөр Killer of Killers гэж одоо Predator-ын ертөнцид үйл явдал болох бүрийн хэмжээний кино байгаа. Гэхдээ антологи кино дотроо 3 одоо өөр түүхийг өгөөсөн өөр storyтэй ийм кино бол гарна. За тэрийг хөлөөдөр гарангуут нь одоо үзээд энэ 7 хоногийн онцлог ревю болвол тэр байх нь вэ шүү. Та хэд маань бас үзээрэй, ревю үзээрэй, лайк дараарай, subscribe хийгээрээ тэгээд контент маань улам нэмэгдээд явах учраас доктортой явж байгаа учраас subscribe хийгээрээ тэгээд стримүүд маань сайшруулт copyright-ийн асуудлуудаас болоод бас стрим нь явахтаа явчаад дараа нь бас хаагдчихад байгаа шүү. Тэрийг хүмүүст хэлье гэж бодож байлаа. Тийм тэгээд энэ 100 контентуудтайгаа хамт байгаараа зогсохгүй явна шүү. Тэгээ удахгүй Супермен болон Формула 1 кинонуудын ивентийг зарлан аль биесээр шөнийн тусгай өдөр IMAX тангийнх нь ер нь бол тодорхой болсон байгаа. Гэхдээ аль биесээр одоо яг нөгөө мэдээлэлтэйгээ зарлахаараа болоог байгаа. Тийм учраас Rusty Talks Facebook хуудас болон Rusty Ryan Dollars-ийн Instagram-тай хамт байгаараа мэдээлэл авна юу орно шүү. Тийм тэгээд хамт байгаараа үйл ажиллагаанууд улам идэвхтэй явна, контентууд идэвхтэй явна. Тийм учраас хамт байгаараа дараагийн контент үйл ажиллагаагаараа уулзтлаа. Баяр та.